За сайн байцгаана уу. Америкас мэдчилж байна. Би өнөөдөр болохоор Green Card-ны суглааны тухай ярих чинь. Тэгээд яг хуу энэ тэндээс нь ярьж магадгүй хүмүүст аль болох чадах чинээгээр ойлгомжтой, зэгцтэй ярих явуулна. За юуны өмнө яг ногоон карт гэж юу вэ? Ер нь энэ ногоон карт ер нь ямар юутай байдгийг, визнес давуу тал нь юу байдгийг, нийтдээ жилдээ хэдэн хүн оролцдгийг, тэр хүмүүсээс хэдэн хождгийг тэгээд товчхон мэдээлэл хүргэе гэж бодлоо. Тэгээд яг YouTube дээр юм уу, Google дээрээс ингээд хайгаад хайлт хийнгүүд яг тодорхой яг тийм мэдээлэл айгүй цөөхөн байдаг. Тэгээд голцоо ер нь бүртгэл хийн гэсэн тиймэрхүү зарын шин чанартай юмуд харагддаг юм байлаа. За миний хувьд болохоор яг Green Card-нд 2019 онд бүртгүүлээд 20 онд хоцсон гэсэн мэдээлэл аваад тэгээд 21 онд ирсэн. Тэгээд энэ бүртгэлийн тухайд болохоор одоо яг энэ жил 21 он байлаа гэхэд энэ жилийн бүртгэл Green Card 2023 гэсэн хаягтай нэршилтэйгээр бүртгэл явагдаж эхэлнэ. За тэгээд Green Card гэж юу вэ? Энэ нь болохоор яг Америкийн нэгдсэн улсын иргэншлээс одоо юу гэдгийг дараагийн иргэн гэдэг юм уу? Яг үндсэндээ бол иргэн гэсэн утгатай тийм хугацаагүй юу яадаг виз гэх юм уу? Гэхдээ визнес зүгээр одоо ажлын виз, сурах визнес маш олон талаараа даваа талтай ийм учиртай зүйл байгаа. Тэгээд Green Card болохоор жилдээ дэлхийд даяараа 11-ээс 12 сая хүн оролцдог. Үүнээс яг шалгаруулсан дээр 50-аас 100 мянган хүн яг ингэж тодруулж аваад дараагийн процесс нь болохоор одоо юу гэдгийг хэрвээ та энэ жил бүртгүүлээд эх жил ингээ ажиллаа гэхэд бол яг шууд бол ногоон картыг чи өгнө гэсэн тийм бол юм ирдэггүй. За дараа тэрэн дээр ирж байгаа над дээр ирсэн мэйл дээр болохоор анх ирж ирсэн шалгаад үзчихсэн юм дээр болохоор за та ингээ тохирлоор ингээ Green Card-ны юунд сонгогдсон байна. Танд баяр хүргэе гэсэн тиймэрхүү утгатай юм ирж ирсэн. Тэгээд тэрний дараагаар бас 1-2 удаа бичиг баримт бүрдүүлэх, файлаа, материалаа одоо мэйлээр явуулах гэсэн тийм юмнууд ирж ирсэн. За Green Card маань болохоор яг жил болгоны 10-аас 11 сарын хооронд болдог. Тэгээд яг хугацаанд товлогдоод ирэхээр аль биесныхын сайт дээр мэдээлэл нь гарч эхэлдэг. Тийм байна. За Green Card-нд одоо ямар хүмүүс оролцох боломжтой вэ гэхлээр 18 наснд хүрсэн Монгол улсын иргэн байх тэгээд дээрэс нь бүрэн дунд боловсралтай гэсэн тиймэрхүү л наад захын тийм шаарддаг. Тэрнээс ч танаас за та заавал ийм ихтэй сургуульд төгссөн англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн юм ерөөсөө шаарддаггүй юм байлаа. Тэгээд бүртгүүлэхэд шаардлагатай зүйл болохоор яг хүчинтэй гадаад паспорт, C зураг файлаараа иргэний өмнөх асууж яасан шиг санагдаж байна. Тэгээ яг нэг та нар өөрсдөө тэр сайтаар нь аль биесныхын сайтаар нь ороод харангууд юмуд нь тодорхой заагаад өгчдөг юм байлаа. Миний хувьд болохоор яг ганц би гэдэг хүн утгаараа айгүй цөөх юм шаардж байсан. Тэгээ бүглэхэд ч гэсэн айгүй амархан байсан. Тэгээд би ч өөр яг өмнө хэлэхэд бол англи хэлний тийм лаг мэдлэгтэй биш зүгээр ойр зуурын хар яриа гэдэг ч юм уу. Тэгээд наад захын нэг beginner app төвшөнтэй ийм хүн байгаад өөр анх удаага ороод анхны бүртгэлээрээ хожсон. Тэгээд одоо Аризона мужийн Phoenix гээд хотод ирчээд одоо сар болж байна да, сар болохгүй л яаж байна. За тэгээд Green Card Монголд байгаа хүмүүс бүртгүүлж болно. Дээрээс нь
Америкийн нэгдсэн улсад дэлхийн хаач байгаа одоо Монгол хүн бол бүртгүүлэхэд бол асуудалгүй. Тэгээд бүртгүүлэх юу нь болохоор анхаарах зүйл нь гэхээр мэдээлэл үнэн зөв үнэхээр ингээд өөрөө би ихтэй сургууль төгсөөгүй зөвхөн 10 жилийн боловсралтай гэсэн гээд санаа зовоод байх юм байхгүй зүгээр дунд сургууль төгссөн гэрчлэгээ чинь байгаа бол байгаа тэрийг ингээд дараагийн шатандаа ингээд үзүүлээд тэгээд бичиг баримт бүрдүүлэхэд хэрэг болд юм байлаа. Ерөөсөө тэрэнд дунд сургуулийн боловсралтай байхад дээрээс нь хэлэхгүй байсан ч болно та ингээд бүртгэл хийлгэхэд бол ямар нэгэн байдлаар та яг сайт руу н ороод бүртгүүлэхэд төлбөр авахгүй. Тэгээд гол нь одоо нөгөө бүртгэлээ өөр ингээд хийж тусаад танд ингээд case number гэдэг нэг зүйл өгдөг. Яг хөө тэрийг нь PDF-ээр нь өөр дээр ингээд хадгалаад авчиж болно. Эсвэл цаасан дээр ингээд хэвлээ гаргаад авсан ч болно. Хамгийн гол юм тэр байдаг. Бүртгэлийн дугаараа мэдчих хэвээр. Дараа нь ингээд лото хагас жилийн дараа боллоо. Тэрнгээр орж шалгаад тэрнээс өчл таны мэйл дээр янз бүрийн байдлаар та ингээд green card хоцсон байна гэсэн тийм бол ирэхгүй. Заавал өөрөө орж бүртгэлээ орж шалгаад хоцсон үгүй эсгээ мэддэг тийм байгаа. Тэгээд Монголд болохоор айгүй олон бүртгэлийн одоо юу гэдэг green card-ны суглаан бүртгэн гэсэн төлбөртэй тийм газрууд байдаг юм байлаа. Миний хувьд болохоор би өөрөө ороод бүртгүүлж байсан. Тэгээд дараа нь бүртгэлээ хийлгээд ингээд хожоод ингээд та ингээд тохирол унтсан байна, сонгогдсон байна гэж мэдсийн дараагаар яг бодож байсан байхгүй яг юу яхад англи хэлтэй хүмүүстээр ингээ очиж бүртгэлээ хийлгэж таньдаг мэддэг хэл сайтай үнээр ингээ дараагийнхаа бүртгэлийнхээ хийлгэхэд аппликейшн бөглөхөд болох юм байна гэж бодож байсан. Тэгтэл яг үүнд болохоор хэдий англи хэл сайтай байлаа ч гэсэн нэг зүйл нэг имийг мартаа дутуу бүглэх юм бол дараа нь тэр нь асуудал болдог. Яг хоцсон хожлоо хожил болгож чадахгүй байх тохиолдол байдаг юм байлээ. Тэгээд би ETHS гээд орчуулгын төв тэгээд дээрэс нь green card бүгэлдэг. Айгүй олон жил одоо бараг 20-од жил энэ чиглэлээр мэргэжсэнэгчдэрээ очиж яг хожлоо баталгаажуулаад виза аваад энд ингээд ирсэн. Тэгээ гол яг сануулж хэлэх юм бол хоцсон хожлоо хожил болгоно гэдэг нь хамгийн чухал байдаг. Хэдий та ингээд би ингээд ногоон картны суглаан ингээд тодорцсон хоцсон байна гэд авсан ч гэсэн ямар нэгэн байдлаар аппликейшн бүглэхдээ, материалаа бүглэхдээ дутуу бүглэх, андуурах, тийм гаргал юм болох виз олгохдохгүй, ногоон карт авч чадахгүй гэсэн үг. Тэгээд гадаад байдаг улсууд болохоор бас сайн одоо юу гэдэг Америкийн нэгдсэн улс ч юм уу энд айгүй олон жил байсан миний ойр тойрны таньдаг найзууд ч гэсэн бас сайн мэддэггүй юм байлээ. Тэр нь одоо юу гэдгийг би ч энд ингээд визтэй хүн штэ ингээд наадмын юунд ч орж ингээд болох юм уу гэдэг яхад өчигдөр би яг энэ нөгөө эгчтэйгээ яриад асуусан яг миний материалыг бүрдүүлж өгсөн эгчтэйгээ ярьж асуухад гадаадд дэлхийн хаач яваа Монгол хүн бол энд ороо бүртгүүлэхэд асуудалгүй. Гол нь хэрвээ Америкийн нэгдсэн улсад та ингээд ажиллаж амьдарч байгаад харалцсан тохиолдолд тэр тохиолдолд хожлоо ч гэсэн хожил хүчингүй байдаг. Үнэхээр би ингээд энэ картыг авнаа гэд бүр одоо хичээгээд хуульч сайн хуульч аваад хөлс мөнгөний одоо хангалттай өгөөд яа гэх юм бол яг хөө тэр бас байж болдог гэсэн. Гэхдээ яг Америкийн нэгдсэн улсад харлаагүй яг аль бие усаар ингээ хугацаанд ингээ амьдраад байж байгаа хүмүүс тэр улсууд бол бөглөхөд ямар ч асуудалгүй. Айгүй баг Монгол виз ингээд авснаас илүү энд бүр илүү амар хэлбэр байдаг гэсэн гэж сонссон өчигдөр юм байдлаар. За тэгээд яг монголчуудын одоо юу гэдэг би бас нэг яг хожжоод бас манай ETHS гээд байгуулгын бас нэг сайн дургүй үйл ажиллагаа гэх юм уу green card-ны тухай хүмүүст мэдээлэл түгээх брошюр тараах ажил нэг намар болдгийн намар 9 сар 8 сард ч юм уу яг нэг green card лото эхлэхийн өмнөх хэд өдөр болохоор тэгж явдаг. Тэгээд
тэрнгээр ингээд яваад ингээд хүмүүстэй ингээд ярилцж хагаад хэрвээ би ингээд грин картны лотонд ингээд орчих юм бол ерөөсөө хэдэн жилийн дараа нэг сурахаар ч юм уу өөр нэг ямар нэг аялахаар элчинд ярилцлаганд орлоо гэхэд хадаа ингээд зөвшөөрөхгүй хард арчих юм шүү. Та чи ингээд новын картны суулгаан бүртгүүлж байсан юм байна штэ гэд тиймэрхүү байдлаар татгалздаг юм байлээ гэд хүмүүс тийм бодолтой байдаг. Яг үнэндээ эн чинь жил болгон албан ёсоор Америкийн засгийн газраас болдог зүйл болохоор болдог одоо нэг албан ёсны үйл ажиллагаа гэх юм аа болдог болохоор тэрэн дээр ерөөсөө санаа зовох юм байхгүй ямар нэгэн хууль бус зүйл биш яг хуулиараа ингээ явагддаг жил болгон явагддаг зүйл болохоор энд ороод жил болгон ороо бүртгүүлж байхад бол зүгээр тэгээд зарим хүмүүс 5 6 жил ингээ бөглөөд хоцсон хүмүүс байна зарим бүр 20-од жил ингээ бөглөөд хожоогүй ч улсууд байдаг янз бүрийн сонин тийм кейсүүд байдаг юм байлээ. Миний хувьд бол маш азтай байсан. Хамгийн анх 19 онд бөглөөд анхны бөглөлтөр одоо хожил болгоод ингээд ирсэн юм байна. За ерөнхийдөө нэг товчондоо нэг иймэрхүү лайн грин картны тухай. За өөр одоо санаж хэлэх юм. Яг одоо ингээд хэрвээ та ингээд за миний англи хэл муу гэд яах юм бол найдварт муу гэд бүртгэлийн газар одоо юу гэдгийг тиймэрхүү газруудад бүртгүүлээ гэхэд аюу олон жил ажилласан туршлагатай тэгээд хариуцлагатай тим хүнээр бөглөөлөл зүгээр юм шиг санагдсан. Тэгээд тиймэрхүү газруудаа бөглүүлээд явхад бол санаа зовох зүйлгүй. За тэгээд одоо яг эх сард одоо бол сайн Google-ээр ороод харахад бол яг 10 сараас 11 сарын хооронд болно л гэсэн тийм нэг юу вэ хугацаа байна. Гэхдээ яг өдөр нь бол яг төхөөд ирэхээр энэ Google дээрээс хайх юм бол яг 10 сарын тэднээс 10 сарын 11 сарын тэдэн хүртэлгээд хугацааг заагаад өгчтэй. Тэр үед нь ороод өөрсдөө ингээ бөглөөлөл зүгээр баха гэж бодож байна. За ерөнхий зүйлээ ярьчлаа. Анх удаага ингээд видео хийгээд байж болохоор жоох эвгүй байна. Ганцаараа ингээд тэнийг юм шиг ингээд өөртөө ярьж байгаа. Тэгээд олон залуучуудыг ингээд өөрсдийнхөө боломжийг нэг шалгаад энэ орнд ирээд сайхан сураад амьдраад ингээд яваасаа гэж хүсэж байна. Боломж бол маш их байгаа. Одоо юу гэдгийг Монголтой харьцуулахад эрх чөлөөний орн энэ дээрээс нь эрх чөлөө гэдгээс гадна өөрөх хариуцлага, хууль, дүрм журмыг яс мөрддөг тийм газар. Хүний эрхийг дээдэлдэг. Бас сайнны хажуугаар саар зүйлж байгаа. Гэхдээ яг хүн өөрөө хичээгээд энд ингээ байх юм бол ямар ч амжилтанд хүрч болохоор юм шиг санагдсан. За яг би ингээд илүү дотоод яриад нурших гээд байна. Тэгээд хугацааны хувьд болохоор яг бүртгэл эхлээд яг дуусгаалдад сүүлийн 1-2 өдөр болоход яг нэг сайт нь гацаад ачааллаад ерөөсөө бүртгэж болдгоо юм билээ. Тэгээд аль болох хурдан бүртгэлийн хугацаа эхэлсэн л яг цаг алдалгүй бүртгүүлвэл зүгээр. Тэгээд дээрээс нь мэдээлэлээ үнэн зөв оруулах. Хожлоо гэхэд тэрийг оруулсан мэдээлэлээ баталгаажуулах юу гэдгийг баталгаатай гэсэн зүйлээ л оруулаарай. Тэрнээс ч санаа зовоод одоо юу гэдэг би дээд сургуулийн боловсрол байхгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнаас англи хэл байхгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнаас ерөөсөө санаа зовж болохгүй. За дараагийн бичлэгээр би болохоор бодоод л яг грин карт хоцсны дараа яг ямар процесс болдог вэ? Хэр удаан хүлээдгүү? Юу хэрэг болдгоо? Хэрэг хэмжээний мөнгө хэрэг болдог вэ гэдэг ч юм уу. Яг тиймэрхүү байдлаар дахиад нэг товчхон мэдээлэл оруулъя гэж байна. Өөрөөсөө тэгээд та нар одоо юм интернет таа сайгүй болцсон утаснаас ороод Google дээр тавингууд
айгүй тодорхой олон төрлийн мэдээлэл байгаа. Тэгээд эднээс бүр дэлгэрүүлээ сайн судлаад үзээрэй. Green card-ны тухай. Тэгээд green card нь болохоор дахиад юу яаж хэлэхэд дэлгэрүүлж хэлэхэд бол хугацаагүй байдаг. Лотоны green card бол тэрнээс ч ажлын green card-ыг би бас сайн мэдэхгүй байна. Бусд ногоон картнууд нь талаар. Ямар ч гэсэн лотоны green card бол 10 жилийн хугацаатай байдаг. Тэгээд тэр нь болохоор яг Монголтай адилхан иргэний өмнөх сунгагддаг маягаар 10 жил болоо дахиад сунгагдаад явцдаг. Тиймэрхүү байдлаар яг явдаг юм байлээ. За баярлалаа. Яг 15 минут, 16 минут болчихлоо. Жохон сунж руу цэгцгүй ярьсан бол уучлаарай. Peace. Амжилт.